За сайн байцгаана уу, Бурхны хүү Баярбаатар байна. Хануугийн бичлэгний талаар нэг 4 point хэлье. За нэгдүгээр асуудал бол 5 өнчин охин олоод П хийнэ гэж ярьсан юм байна, тийм ээ. Яагаад заавал 5 өнчин охин олох гээд байгаа юм бэ? Тийм зүгээр одоо ингээд хүүхнүүд зөндөл байж байгаа ш тийм үст. Яагаад хийж болохгүй? Заавал ч хүн өнчин охтуудтай хийх гээд байна гэдэг чинь маш ноцтой асуудал байхгүй юу? Өөрөөр хэлбэл гаж садист П хийх гэдэг нэгс үг шүү дээ. Зодож, нүддэг, нөгөөт рүү нүм хөмчихдэг, алдаг, боодог, ухаалтуулж унгаадаг, тий олуулаа хүчирхийлдэг тийм балиар гаж садист секс хийх гэдэг нэгсэн санаа واخгүй юу? Порно. Тэгхгээгүй бол өнчин хүн гэж хэлээд байх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл хануугийн дотор бол тийм бузар хүсэл мөрөөдөл явж идэг байх нь шүү дээ. За энэ нэг ийм асуудал байна. За хоёрдугаар асуудал бол тэр нэг уучлаарай гэдэг нэг залууч юм лээ уучрал тий. Тэр нэг уучлаарай гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ тэрний гол хэлээд байгаа юм би өөртөө өөрөө байгаагүй учраас эдитээ харсангүй гэж хэлээд байгаа байхгүй юу. Энэ үгийг баг 20-30 удаа хэлэх шиг болсон тийм ээ. Өөрөөр хэлбэл би эдитээ хараагүй гэж хэлээд байгаа чинь тэр бичлэгийг яриаг эдитлээд гаргахгүй байх байсан гэсэн санаа илэрхийлж ирэх гэсэн үг байхгүй юу. Түүнээс биш тэр хануугийн хийж байгаа үйлдэл ярьсан юмд эмзэглэж байгаа тэрнийг жигшж байгаа юм ерөөсөө огт бишээ. Зөвхөн эдитээ хийж тийм ээ тэр яриаг нууж чадаагүй нь миний буруу гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээ уучлаарай гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр үл яах нь тэр нөхрийн дотор бас тийм бодол байдаг байх нэ гэж би хардж байна. Үнэхээр л тэр нөхөр тийм их уучлалт гуугаад байгаа юм бол өстө тийм муухай яриа болж өнгөрсөн уучлаарай гэж хэлж болно ш тийм ээ. Тэгтэл чи эдит хийж чадаагүй дөршөөгөр гэдэг байгаа байхгүй. За тэгээд ийм л нөхөр юм байна. Бас нэг гаж нөхөр юм байна гэж би ойлголоо. Би тэгж бодож байна. За тэгээд 3 дугаар асуудал бол энэ бол зүгээр яг би сошиал ертөнцид одоо нэг бас нэг хөрхи бор зөрхөөрөө олон жил үзэж тарж штэ тийм ээ. Хин яаж ин юу болж ин яах вэ их үдэ бүгдийг мэдчихэж штэ. Энэ бол зүгээр цаанаасаа тавилттай юм байсан баха. Ямар нэгэн бузар булаа сенсацийг дарах тавилттай. За наадмын нарийн талаар ч юм уу эсвэл бол сая орхон баярын авгагийн хэрүүлэгч байдаг юм уу? Эсвэл оюутлага асуудлыг ч байдаг юм уу? Одоо би яг юуг дарах гэж тэгж сенсац гаргуулсныг нь сайн мэдэхгүй байна. Нэг бузар сенсацийг л дарахын тулд иймэрхүү юм гаргаж ирэж яриулаад тэгээд тэрнийгээ сэвүүлээд тэгээд өмнөх юмнуудыг мартагнуулчих шиг боллоо. За би тэгж хардж байгаа юм шүү. Тэгээ яг энэ нөхдүүд бол одоо харамсах юм байхгүй шүү дээ. Мөнгө төргөө авцсан бэлгүй би тэгж хардж байна тийм ээ. 100 сая төгрөгнүүдийг авцгаацсан хүмүүс ч одоо тэгээд өгсөн 7 хоногийн дараа эдгээр мартчих юм чи ямар хамаатай юм те. Тиймэрхүү байдалтай юм хийцэн болов уу гэж би бодож байна. За тэгээд дөрөвдүгээрт нь тэгэл энэ нийгмийн чинь байж байгаа ялзарсан нийгмийн чинь л царай шүү дээ. Үний юм ярьдаг тийм ээ. Жохон мөнгөгүй жохон хар царайтай бол тэгээд галзуугаар нь дутчихдаг. Мөнгөтэй цагаан царайтай тэгсэн мөртлөө гэмтүүлд хийдэг нөхдүүдийг бол магтанд дуулаа сууж идэг. Мөнгөтэй бол хүн юу ч хийж болдог ялзарсан нийгмийн чинь л одоо үрдэн шүү дээ. За баярлалаа баяртай.